History of the Seroptimist International Organization. Seroptimist International was founded in 1921 in California, United States, to improve the lives of local and global girls and women and support them. The organization is based on the voluntary cooperation of women. It has the right to participate in the United Nations meetings, submit proposals, and discuss and negotiate them. This international organization successfully unites over 75,000 members across 129 countries worldwide. In Mongolia, Seroptimist International is affiliated with the Southwest Pacific Federation and has been established in the country for 20 years. Through clubs in Ulaanbaatar, Darkgangol, Erdenet, and Amoklang, the organization continues to do great work for girls, women, and children. Seroptimist олон улсын байгууллага нь 5 ТV-ийн 5 холбооноос бүрдсэн 126 орны 3000 гаруй клубтэй. Эдгээр клубүүдийн гишүүд нь болохоор төрөл бүрийн салбарын маш олон мэрэгжилтэй сэтгэлээрээ холбогдсон эмэгтэйчүүдийн төлөөх тийм байгууллага юм а. Seroptimistуудын хийдэг гол зорилго нь юу вэ гэхээр зэрэг нийгэм дэслэх байр суурь, эрх тэгш байдлыг хангах, мөн боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, эрүүл болон аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулах, мөн доктортой хөгжлийн төлөө эмэгтэйчүүдийн ур чадвар манлайллыг нь хөгжүүлэх замаар эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах, амьдралаа өөрчлөх тийм боломжийг уриалан дууддагаараа онцлогтой. Эрдэнэт Seroptimist маань 2012 онд анх үүсгэн байгуулагдсан. 2017 онд шүд рохтын төвөө байгуулад маш олон хүмүүлийн сургалтуудыг хийж эхэлсэн. Тэгээд нийтдээ 3500 хүүхдүүдийг сургаад 20,000 хүүхдүүдийг нөлөөллийн ажилд хамруулсан байгаа. Тэгээ энэ жилийн төсөл маань агаа эгэ төслийн тайлан ингээ болж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Энэ хичээлийн жил 24-өөс 25 оны хичээлийн жилд болохоор агаа эгээгээд төсөл хэрэгжсэн. За энд болохоор 4, 16, 7, 20 дугаар сургуулийн нийт 80 гаруй сурагчид хамрагдлаа. За тэгэхээр яаж ийнэ гэхээр бид нар ахлагангийн сурагчдыг илүү мэрэгшүүлж манлайллын хөтөлбөрт суралцуулах, ихтгэл тавих чадварыг сайжруулах. За тэгээд олон улсын сургуулиудад элсэн суралцахад нь тэнд бид нар бас төхөн болж бэлтгэхийг. За тэгээд мөн доошлоо доод ангийнхаа сурагчдад дүүнерт мэдээллийг өгөх, дамжуулах, сургах, дээрэс нь танхимаар олж авсан боловсролоо бүтээлчээр хэрэгжүүлэх, би яг бүтээлч байдлыг бий болгох тал дээр илүү төлхөө ингэж ажиллаж байна. За тэгээд бүтээлч санал санаачлалуудын хувьд гэхээр кино хамтарч кино үзэх, хамтарч гуйлын секс, урлаг авьяасынхаа авьяасыг нээж хөгжүүлэх, хамтаараа дууж бүжиглэх, за нийгмийн сайн сайхан зориулсан үйл ажиллагаанд нийтээрээ оролцох, за тэгээд тусламж шаардлагатай нийгэмд нь бас туслал дэмжлэг үзүүлэх гэсэн ийм ажлуудыг маш амжилттай хэрэгжүүллээ. Тэгээд энэ ажлын хүрээнд бид нар энэ жилийн тайланг амжилттай тавилаа. Энэ жилийн төслүүдийг хэрэгжүүлэхэд манай Seroptimist клубын үе үеийн ерөнхийлөгч нар идэвхжүүлэн маш сайн хүмүүсийг зохион байгуулж удирдах ажилладаг. За тэгээд Дархан болон Улаанбаатарын клубүүдтэйгээ хамтарч үйл ажиллагаагаа тайлгнадаг юм байгаа. Тэгээд нийт Seroptimistуудаа, за тэгээд шүүдэр актив клубийн охтуудтай аз жаргал сайн сайхан бүхний өсөөрөө. The Erdenet Seroptimist Club NGO was initially established on June 12, 2012, with 21 members. On June 12, 2012, it officially obtained the status of a non-governmental organization and officially launched its activities by fully renovating and equipping the intensive care unit of the Children's Department at the Orkhang Regional Diagnostic and Treatment Center. The goal of the Erdenet Club is to promote the idea of helping each other and to fight for the enhancement of human rights, especially the status of women. The club operates with 4 committees: the Finance and Budget Committee, the Legal Committee, the Education and Moral Development Committee, and the Public Relations Committee, consisting of 25 members. Over a period of 13 years, the club has successfully implemented over 100 projects and programs aimed at improving the rights and perceptions of girls and women and fostering the spirit of mutual assistance.
The Erdenet Seroptimist Club NGO is an international humanitarian organization with a UN affiliation that works to improve the rights of adolescent girls and the living standards of women in Orkhon province. It also collaborates with children with developmental disabilities. The Shooter Girls Center project was launched on October 4th, 2017. Now, in its 8th academic year, the project has established girls' clubs at 13 secondary schools with leadership and child development programs involving 5,600 children. Additionally, over 20,000 children have participated in its awareness-raising activities and training programs. The Shooter Girls Center was established in 2017 and has since been engaged in the following activities: advocacy for girls, psychological support, reproductive health, training and activities to develop girls, intellectual development, personal development, referring to necessary organizations, healthcare services, police and legal advocate. Seroptimist International Эрдэнэт клубын дэргэдэх Шүүдэр Октийн төв 2017 онд байгуулагдсан цагаас эхлээд октоудад зөвлөгөө мэдээлэлээр хангаж сэтгэл зүй, нөхөн үржихүй, амьдрал ухааны сургалт, хувь хүний хөгжлийн сургалтуудыг удаа дараалан явуулсаар ирлээ. Үүний нэг жишээ нь 2024-өөс 25 оны хичээлийн жилд Инктевний корпусын сайн дурынхантай хамтарч агаа эгээ төслийг амжилттай хэрэгжүүлж дуслаа. Ерөнхий боловсролын 4 сургуулийг хамарсан 80 гаруй хүүхдийг хамруулж энэ төслөөрөө хүүхдүүд сурагчид өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх, сурлагын чанараа ахиулах, нөхөрлөж сурах, хамтарч чөлөө цагаа өнгөрүүлэх, сайн дурын ажил хийх боломжуудаар хангагдаж ирээдүйд өөрсдөө бэлтгэсэн сайхан ажил боллоо. Энэ төсөлд хамрагдсан ментор сурагчид үйл ажиллагаанаас нь ажиллах юм тэд маш их өсөн дэгдсэн байна. Жишээлбэл бусдыг ойлгодог, багаараа ажилдаг, бусдаа хамтарч ажилдаг, бас сурлагын чанараа ахиулсан ийм олон чиглэлээр өөрсдөө дээшлүүлсэн байна. Мөн бас манай төслийн нэг онцлог нь бол эцэг эх нь хараас сул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж тэгш боломжийг олгодгоороо онцлогтой юм аа. Ингээд энэ хүүхдүүд ирээдүйд өөрсдөө бэлтгэж, энэ төслөөс өөрсдөө олж харж би хаана явж байна? Миний ирээдүй хаана байна? Цаашид бид юу хийх вэ гэдэг өөрсдийнхаа энэ асуултанд энэ төслөөс өөрсдөө олж харж томоохон амжилтыг олж харлаа. AGA EGE program. During the 2024 to 2025 academic year, Shooter Girls Center successfully implemented the AGA EGE program initiated by U.S. Peace Corps volunteer Rowan Mueller among more than 80 students from Orkhon Province General Education Schools number 4, 7, 16, and 20. Hi everybody, I'm Mitchell. I'm a Peace Corps volunteer here in Erdenet. Last year, a Peace Corps volunteer named Rowan started the AGE EGE program here at Secondary School 4 in order to meet the need for an anti-bullying program as well as to increase volunteer opportunities for students here in Erdenet. So she made the AGE EGE program, which was a peer-to-peer mentorship program, and we've had involvement from NGOs like Seroptimist International, and we've also had lots of involvement from homeroom teachers and other members in the community that provides life skills and mentorship training for students here. And so as a Peace Corps volunteer, I just want to say thank you to everybody who's put in so much work for the AGE EGE program. Hi everyone, my name is Devi and I'm a Peace Corps volunteer here in Erdenet. I joined the AGE EGE program in 2024. Mitchell and I took it over from Rowan and John, who were finishing their service and going back to America. In the short time I've been with this program, I have seen so many changes in our mentors and mentees. Our mentors have become more responsible, they've become leaders in their school and in the program. Our mentees have become so much more extroverted and social, and we've loved getting to see them all blossom as human beings. Being involved with this program has been so rewarding, being able to see all of the changes, and I'm really excited to keep going and expand even further next year.
The main goal of the project is to foster mutual care, advice, friendship, collaboration, leadership, and life skills among mentors and mentees. It aims to enhance self-esteem, academic performance, and the overall quality of learning. Participants will spend their free time together, sharing and supporting each other, learning valuable lessons and values. Additionally, the project seeks to develop confident and capable young leaders and volunteers among 10th to 11th grade students who aspire to study abroad and contribute to social development by providing leadership opportunities and volunteer activities. Эрдэнэтийн сар оптимист клуб болон Академик корпусын хамтран хэрэгжүүлсэн агаа эгэ төслийн маань 2 дахь удаагийн төгсөлт амжилттай явагдаж дуслаа. 2015 онд би Академик корпусын бүсийн менежерээр ажиллаж байхдаа энэ гайхамшигтай төслийг орон нутагтаа хэрэгжүүлэх юмсан гэж зорж байсан. Түүнээс хойш би Академик корпусын сайн дурын ажилтнуудтай хамтарч ажиллаад 2023 онд 4-р сургууль дээр ажиллаж байсан Равен Мюллер энэ төслийг хэрэгжүүлж байгааг маш баяртайгаар хүлээж авсан. Тэгэхээр Равен Мюллерт санал тавиад энэ хөтөлбөрийг ахад 4 сургуульд хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг маань хүлээж аваад бид нар энэ жил 4 сургуульд энэ төслийг амжилттай хэрэгжүүлж дуслаа. Энэ төслийн гол зорилго нь үе тэнгийн хүүхдүүд бие биенээсээ суралцах, өөртөө ихтэй байдлаа нэмэгдүүлэх, бие даах чадвартай болох гэх мэт олон давуу талтай. Энэ удаагийн сургалтаар бид бие даан амьдрах чадвар, хоол тэжээл, гарын ариун цэвэр болон амны хөндийн эрүүл мэнд, нөхөн үржихүй эрүүл мэнд, санхүүгийн боловсрол, мэрэгжил сонголт, цаг болон стресс менежмент гэх мэт чухал сэдвүүдийг судалснаар хүүхдүүд өөртөө ихтэй болж агаа эгэ хөтөлбөртөө маш сэтгэл хангалуун байлаа. Бид нартай хамтарч ажилласан бүгд багш нар сурагчдаа талархал илэрхийлье. For 6th and 8th grade participants, they are selected based on specific criteria and work together with 10th to 11th grade mentors throughout the academic year. They participate in bi-monthly group meetings, attend life skills classes, and engage in face-to-face interactions to learn from each other. They document their activities in a journal and send photos and reports to their supervising teachers. Throughout the year, students will learn and expand their knowledge through life skills classes, including, at the end of the academic year, mentors and mentees who have participated successfully will present their achievements, share the knowledge and skills they have gained during the project, and receive certificates of completion. амралтын өдрөөр сард 2 удаа уулзаж энэ төслийг хэрэгжүүлэхэд хинч амар зам байгаагүй. Үнэхээр одоо сайн дурын ажил гэж ямар байдгийг, хүний төлөө яаж сэтгэл зүрх цаг зав гаргадаг гэдгийг манай хүмүүс багасаа сайн дурын ажил сурсан байгаа. Та нар саяны ярьж байгаа зүйлээс нь ойлгосон. Ингээд энэ төсөл маань цаашдаа тогтвортой хөгжиж энэ 4 сургууль маань сургууль дээр өөрсдийнхээ хүүхдийн оролцоод байгууллагаараа хөгжүүлэхийн үзэгдээ сайхан өрөөдийг дэвшүүлж итгэл дүүрэн байна. Цаануу намайг маргад гэдэг агаа игээ маань болохоор амьдралын ур чадвар болон хамтран ажиллах үүрэгтэй байгаа. Тэгээд надад гарсан өөрчлөлтүүд гэх юм бол би агаа игээд орохоос өмнө айгүй нээлттэй бус тэгээд дээрэс нь айгүй бие барьдаг байсан. Тэгээд ямар нэгэн зүйлтнийг сонирн бил юм биш. Харин одоо агаа игээд ороод надад гарсан өөрчлөлтүүд болохоор бусдад айгүй нээлттэй болж дээрэс нь амьдрах ухааны ер нь бол зөндөө олон зүйлд суралцаж өөрөө ингээ бие дааж сурж байгаа. Сайн байцгаана уу? Намайг Марл Эрдэнэ гэдэг. Би одоо агаагийн хөтөлбөрт ментор хийж байгаа. Манай хөтөлбөр маань 2 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд эхний жилдээ 4-р сургуулийн хүрээнд явсан. Тэгээ 2 дахь жилдээ 4 сургууль нэгдээд явж байгаа бүр тийм том хөтөлбөр болсон байгаа. Би агаагийн хөтөлбөрт орсноор зөндөө олон зүйл харсан. Эхний жилдээ бид нар агаагийн хөтөлбөрийг санаачилж ажилласан Рөвөн багштай хамтарч ажилласан байгаа. 2 дахь жилдээ ч тэр би агаагийн хөтөлбөрт илүү олон хүүхдүүдэд тусалж яг хүмүүст нөлөөлөе гэдэг зорилгоор орж ирсэн. Ягаад тэгэхээр анхандаа Рөвөн багш маань
надад үнэхээр олон тос өргөсөн болохоор би яг тэр хүн надад тусалсан шиг би яг үеийнхаа доод ингээд дүүнертэй туслая гэж бодоод энэ хөтөлбөрт төв нэмрээ оруулаад явж байгаа. Hey everyone, my name is Shoyoung. I have been mentoring for 2 years now. AGA has expanded into four school for now, and I have changed a lot since becoming a mentor. I have learned to take accountability, became more responsible, and learned many special life skills, and I have changed others as well. In the span of 2 years, I had 2 mentees. My mentees became more extroverted and they became more in touch with others. They got along with others. So yeah, that's how AGA changed me and my mentees. Additionally, students learn from express themselves and develop communication skills. By learning from each other, they share experiences and insights. Ultimately, the project aims to reduce social inequality, create legal opportunities, and expand their circle of friends. As a result of this project, interpersonal communication skills will improve, self-confidence will increase, stress and anxiety will decrease, motivation to learn will be fostered, personal development and sense of responsibility will grow. The ability to understand others will be learned. Skills in self-expression and communication will be enhanced. Манай Сурвалтмст клуб Америкийн нэгдүгээр курсын ажилтнууд хамтарсан AGA төслийн 2 дахь жилийн маань өндөрлөг төгсөлтийн ажил сайхан боллоо. Одоо хүүхдүүдэд харахад үнэхээр урам зоригтой байна. Шинээр одоо анх төсөл эхэлж яхад орсон хүүхдүүд маш их хөгжсөн байна. Бие биенээсээ сайхан ихэм сурсан байна. Багш нарын сайхан чиглүүлж их төсөл маань их сайхан болсон гэх урам зориг дүүрэн байна. Тэгээд манай Сурвалтмст нийгэм дэвшилтгэрийн бас байгуул маань 2012 онд байгуулагдсан цагаас хойш охид эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах, тэдний одоо суралцах нөхцөл болцоог дээшлүүлэх маш олон төрлийн төслийн үйл ажиллагааг хийж ирсэн байгаа. За үүнээс 2017 оноос охид төвөстгөө ихтгэлийн уралдаан явуулаад шүүдрэх охидууд төв байгуулснаас хойш 8 дахь жилийн жилдээ төсөл маань өргөжж одоо AGA төсөл яг энэ төсөл дээр 2 дахь жилийн маань үйл ажиллагаа явуулж байна. За ингээд энэ төслийг одоо хэрэгжүүлэхэд санхүүгийн болцоо гаргаж өгсөн Сурвалтмст клубын их зүйстэй мөн бидний одоо бас үйл ажиллагаа дамжин ажилладаг аймгийн засаг даргын тамгын газар нийгэм бодлогын хэлтсгээд бас өсөө олон аж ахуйн нэг тоодон гээд компанид байгаа. Энэ олон хүмүүсийн одоо хичээл зүтгэлээр бид бүхэн төслөөгөө үйл ажиллагааг амжилттай сайхан явуулсан талархаж байна. Тэгээ энэ нийгмийн төлөө сэтгэл гаргасан зүтгэлсэн Сурвалтмст Эрдэнэтийн Сурвалтмст их зүйстэй мөн одоо төсөлд орсон хөөрхөн хүүхдүүдэд цаашдын хичээл суулгад нь улам их өндөр амжилт өгсөй. Энэ сурсан мэдснээр цаашаад одоо нийгэмд өөрснөөгөө хөгжүүлээд тусахгүй дараа жил бас инженерийн ментор хүүхдүүд дараа жил бас ментор болоод ингээд улам цаашаад дэлгэрүүлэх яваарай гэж хүсье. Мөн бид нар ирэх жил бас 3 дахь хичээлийн жилд AGA төслийг бол мөн 4 сургуульд 40 хүүхдийн дунд явуулахаар хэрэгжихээр бэлтгэл ажил хангаж байна. The AGA project was continued through collaboration between volunteer Peace Corps members Devi Madaus and Mitchell Allen and the social workers of the schools involved in the project, together with the Shooters Girls Center. Over the course of a year, this project successfully fostered the genuine passions and aspirations of each child, increased their engagement in activities, and helped them discover themselves as individuals. This was a truly significant achievement for the project. Additionally, the generosity of mentors sharing their own strengths and good qualities contributes to making our society more compassionate, brighter, and smoother for the future. Our collective journey will not end here. Instead, it opens a new door to walk together towards a new beginning. Every child's sincere effort and involvement have been the true success of this project. Generous people who share their good qualities make society more compassionate. Our collective journey does not end here. It has a new beginning, opening doors to walk together into a brighter future. Thank you to everyone for being an example
and inspiring each other's lives. Let's work together for a brighter future.